Янжин дусан байна. Дэлхийн спортын эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудыг товчлон хүргэе. Нэрт хөлбөмбөгчин Диего Марадонагийн амиа алдсан хэрэгтэй холбогдуулж эмч нарын буруутай үйлдэлийг шүүх хурал үргэлжилж байна. 2022 оны 11-р сард Марадонаг нас барснаас 2 жилийн дараа Аргентин улсын прокурорууд түүний үхэлтэй холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. Шүүхийн шийдвэрээр эмнэлгийн ажилтнуудын буруутай үйлдэлүүд нь Марадонаг нас барахад хүргэсэн гэж үзсэн хөлбөмбөг сонирхогчдын дургүйцлийг ихээр төрүүлж нэлээд маргаан дагуулсан хэвээр байна. Ойрын өдрүүдэд Диего Марадонагийн үхэлтэй холбоотой шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд шүүх хуралд эмнэлгийн ажилтнуудын буруутай үйлдэлүүдийг шалгаж тэдний хариуцлагыг тогтоохоор ажиллаж байна. Дараагийн мэдээ. Өнөөдөр Европын лигийн шигшээ шатны хариу тоглолтууд явагдаж байна. Тухайлбал Английн Арсенал клуб Германы Боруссия Дортмунд клубтай тоглож байгаа бөгөөд тоглолтын дүн одоогоор 1-1 байна. Латин Америкийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн явагдаж байна. Өмнөд Америкийн улс орнуудын шигшээ багууд эх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудаа хийж байгаа юм. Аргентин, Бразил, Чили зэрэг багууд амжилттай тоглож цаашдын шатанд өрсөлдөх эрхээ аваад байгаа гэж мэдээллээ. Теннисийн мэдээ хүргэе. Америкийн нэгдсэн улсын Майами хотод теннисийн Майами Мастерс тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн хагас шигшээ шатанд Испанийн Рафаэль Надаль, Оросын Даниэл Медведев нар өрсөлдөж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн хагас шигшээд Сербийн Анна Йованович, Америкийн Серена Уильямс нар тоглож байна. Мото спортын мэдээ. Формул 1-ийн багууд 2025 оны улирлын өмнөх сүүлийн туршилтын үе шатыг Катарын цусал зам дээр явуулж байна. Багууд шинэ машины тохиргоо хурдны үзүүлэлтүүдийг туршиж байгаа бөгөөд улирлын эхний уралдаан ойрхон байгаа юм. Дараагийн мэдээ. Биатлоны дэлхийн цомын сүүлийн тэмцээн Шведийн Остерсунд хотод болж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 20 км-ийн гараанд Норвегийн Улиенер Борндален төрүүлж алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 15 км-ийн гараанд Германы Лаура Далмайер алтан медаль хүртжээ. Спортын мэдээ хүргэлээ. Баярлалаа.